Ганагийн сүгт давтай морил. Цогтбаатарын Ууган баярын зохиол болоогүй явдал. Зуны өдөш гэгээ тасрахаар айл болоогүй байна. Агаараас чигүүнэртэж тэнгэрт бараан үл хуралджээ. Юу юугүй бороо орхон бололтой. Борон зөхиөлхийг хүсээгүй бололтой нэг их хүн харж харагдсангүй. Харин надад бол борооноос айж ширвэд байх зүйл алгаа. Урдгэгчин санаалдаад нэг их сайхан дурлалын тухай дуу хадаагаад усан бороонд шалб зөхиөлчихмаар. Та ийм л өдрүүд амьдрал тохиолддог нь юутай их завшаан гэмээр. Энэ байрны гадаа энэ сандал дээр ирж суухыг хичнээн их хүссэн билээ дээ. Цөөнгөө жилүүд урсаад өнгөрчтэй. Оюун санаа хүсэл тэмүүлэл минь энэ байрны гадаа эргэлдэж байхад харин бие маань торны цаана эрээн барааны дунд шаналж явлаа. Бороотой, цастай, нартай, сартай хорвоогийн олон өдрүүдийг торны цаана өнгөрүүлж байхдаа амьдрал цаг хугацааны үнцнийг ясандаа тултал мэдэрсэн ч үнэндээ хийсэн үйлдэлдээ нэг их гимшээг үсэн. Нар үзэхгүй шахам дөрвөн хонны дунд аз жаргал гихчид үнэмшгэ байж хоног тоолон суусан тэр өдрүүдэд чиний тухай бодоогүй мөчүүд ховорхон байлаа. Өнгөрөн одсон дурлалтай учирсан зурдын хідэн өдрүүд. Тэдгээр өдрүүд ахархан жаахан байсан ч зүрхэнд үлдээсэн улам нь эцэс төгсгөлгүй мэт үргэлж илжээ. Хажуугийн орцонд минь нүүж ирсэн нүд улаасан царайлаг дүрхтэй эрхэмсэг нэгэн бүсгүй. Гэрээсээ гардаг, гэртээ ирдэг цагийг нь мэдэж яваад тэр үедэн дарвалж зориуд хажуугаар нь зөрж өнгөрдөгсөн. Уг нь аяавыг нь олж угаад хідэн үг солиод танилцчих санаатай тэгж замыг нь тусдаг байсан ч өнсөг мэт харцтай мөргөлдөнгүүтэй орчноо умартаж нэг л мэтгэд ганцаараа зогссоор хоцордог байлаа. Өөрийгөө тийм байдалд орох юм чиний хизээж төсөөлөггүйсэн. Өөртөө өдөр алгасалгүй тааралдах болсон намайг ихэндээ гайхдаг байсан. Бүр гайхахаас илүү айдагч байсан байж мэднэ. Тэр нэгэн орой уг нь жирийн л нэгэн орой шиг санагдчихсан. Чи гэртээ ирдэг цагаас хавгүй оройтч байлаа. Би тэгэхэд гэртээ орох гэж яараагүй. Орцны чинь хажуухан төмөр хашлаг дээр суугаад гий үрж байлаа да. Тэгэхэд тэнгэрт нэг их бараан үл хурж юу юугүй л бороо орох нүг имэр байсан ч эргэн тойрон хуурай хэвээрээ. Бороо орж шалб нороход хөрвөл нэмгийн хувцастай бие гэдэг хүн ямарч сонголтгүй хажууханд байгаа орц руугаа дэгдэнэ гэдгийг мэдэж байв. Тэгээд л бороо хүлээсээр чамайг хүлээсээр хинэн төрүүлж ирэхвэл гэсэн сонирхолтой бодолдоо хүлэгдэж бараан тэнгэрүүд үе ширтэж байлаа. Тэгээд энэ бүхний эцэст борооноос төрүүлээд чамайг ирэхэд би хичнээн их баярлсан гэж санана. Гэхдээ ердөөдөө дудалгүй тэр их баярлсан сэтгэл минь айдас төгшүүрээр солигдсон доо. Харж тассан чиний төрх өөр байсан, төгшсөн байсан, айдастай байсан. Чамаг яран сандран орц руугаа гүйхэд араас чинь хэн нэгэн дагаж байсныг ойлгосон. Амин хаана байна гэмээр хачин туранхаа ир. Хоёр нүдийг нь тогтож харвал эрүүл хүнийх гэхэд нэг их итгэмээргүй. Тогтож өгөхгүй ийш тийш үсчсэн айж төгшсөн мэтгэрнээ цусанд шунсан араатныг санагдуулам цаанаал нэг хэрцгий гэмээр. Яг тэр үед тэнгэрт хуралдаж чад байсан том бараан үл зодорж хөвөнгөөр цудах адил хүйтэн буруу сад тавин орсон. Чиний араас дагаж ирсэн хүйтэн харцтай усан бороонд ч төртөлгүй орцны өмнө эргэлдээ адил байсан. Тэгснэ намайг өөрийг нь харж үг мэдсэн бололтой зог тусч над руу хормохон зур хялам хийгээд тэр дорой хааныг тийш яран алгуулсан. Намайг жигшсэн мэд асгүй айсан мэд тэр хүйтэн харц одоо хүртэл үе харагдаг шиг болдог. Дараа нь амьдрал үргэлжилж би өнөө хөл янзаараа чамтай тааралдаж болох аятай мөчийг хүлээн гэрий чинь ойролцоо эргэлцсээр. Хүйтэн харцтай үл таних хэрийн тухай тэгсгээд мартагдсан ч сэтгэлд нэг тийм бараан улмөрө тутхан үлдээж гисэн байлаа. Энэ бүхний дараа чамтай үг солих сайхан завшаан надад тохиолдсон доо.
Байрны өмнөх тоглоомын талбайн сандал дээр суугаад эрдэг зам руу чин нүд цавчихгүй шахам ширтээд сууж байтал яг ард талаас минь сайн уу ингэж удаан суугаад чилэхгүй байна уу гэх шингэн хоолой сонсогдсон. Эргэж харангуутаа чамайг үнэхээр мөн байна гэдгийг танаад бүр яахаа мэдэхгүй балмагдж байсан минь өнөөг хүртэл санаанд дэлгэн. Би ингээд ягаад өдөр болгон шахуу чамтай таралдаад байгаа юм лөө. Мэдгүй л дээ. Харин тэгэл ах шиг байна. Би өгөн чамайг надаас миний нэрийг асуух болов уу? Хаана юу хийдэг талаар сонирх болов үгүй ядчил утасны дугаар асуух болов гэж бодсон л доо. Тэгтэл чи нэг ч удаа тэгж асууж байсангүй. За тэр жахав. Надад чамтай таарлах нэг аятайхан байдаг л да. Харин танаа тэр туранхай найз чинь нэг л биш. Юу ч хэмээр юм битээ. Надад огт байдаггүй ямар нэгэн зүйлийг надаас олж хараад байгаа аятай. Нэвт шув тараал. Тэгэхээр юу гэх гээд байна гэхээр залуу чи тэр найздаа надаас холхон байгаад ойлголоод өгөхгүй юу? Би юу ч хэлж чадсангүй зүгээр л хар зөнгөөрөө толгойд өгчихсөн. Харин чи над руу эргэж чарлгүй болохсоор орц руугаа яваад орсон доо. Би чамтай юу ч хамаагүй яргасан гэж асар ихээр хүсдэг байсан болохоор тэгсэн үү? Яг цагаа тултал барьцаалтаад өөрийгөө ч өлегтойхон ойлгуулчихж чадалгүй өнгөрсөн нь тэр. Гэхдээ би хачин ихээр хөөрч баярлсан. Хэдийгээр би яг таг чамтай танилцаж амжаагүйч миний энд ингэж сууж байдгийг хажуугаар чин зөрөөд алхдгийг хойноос чин ширтээ тоцордгийг чамааг анзаардаг бахна гэдгийг ойлгосон хэрэг. Бас ч гүй надад талтай ч байж болох юм гэж бодоод амжсан. Гэхдээ энэ бүхний эцэст нэг тавгүй зүйл үлдсэн нь миний огт мэдэхгүй туранхай найз. Миний санаанд шууд л тэр бороо цудгсан үдэш чиний араас дагаж явсан эрүүл бус харцтай туранхай залуу дүрслэгдсэн. Түүнийг л туранхай гэж хэлэхгүй юм бол өөр хэнийг тэгж тодорхойлж болох вүлээ. Миний найз нөгөө дотор түүн шиг туранхай нэгэн огтхон ч байхгүй. Харин ч бүр эсэргээрээ надаас илүү махлаг залуу суулан. Тэгэхээр тэр бороотой өдөр санамсргүй харц тулгараад өнгөрсөн тэр үл таних хэрийг л чи хэлсэн байх. Гэхдээ түүнийг яагаад миний найз гэж бодсон юм бол гэдгийг би гайхаад өнгөрсөн. Дараагийн хэдэн өдрүүдэд нь чамтай таарвал чиний нөгөө яриадсэн туранхай залууг би ерөөсөө танихгүй шүү. Би эртүр чамайг хэлгэр чин зөнгөөрөл санамсргүй хүүдээ толгойд өгчихсөн байлээ. Бас нэг зүйл би чиний утасны дугаарыг авчлах уу гэж хэлэхээр үгээ бэлдээд байлаа. Гэтэл тэр явдлаас хойш би чамтай таарха болчихсон. Бүтэн 7 хоног өнгөрсөн ч би чиний бараг олж хараагүй. Харин тэр үед ойр хавьяас муу юмс дуулдах боллоо. Хэн нэгэн гаж итгээд залуу өхөд бүсгүүчүүдийг намнаад байгаа тухай. Тэр итгээд шөнүүд шинцгээр ганцаараа бай бүсгүүчүүдийг хороочход цогцсон дээр нь өөрийнх нь гэрэл зургийг үлдээдэг гинэ. Фото зургийг нь хүртэл аваад урдаас төлөвлөж бэлдсэн аллага. Хав ойрмын төгшүүр тавтаж хүмүүс хүүхдүүдээ орой өдөш гэрээсээ гаргах дурггүй болов. Би ч бас тэр айдсын давлгааны нэг хэсэг болж чамд зовоод эхэлсэн. Сүүлийн үед харагдхаа болчихсон чамд ямар нэгэн муу зүйл тохиолдоогүй байгаа даа гэсэн сэтгэлийн төгшүүр намайг амар тавин суулгахаа болсон хэрэг. Тэр нэгэн шин ойрч хүрэхгүй хэрэггүй юмс бодож сууснаа ямар тач гэрээсээ гарахаар шийдэж үлээ. Магадгүй хаан ихтэй чамд миний тусламж хэрэгтэй байгаа ч юм билүү гэсэн зүн татаж чухмал яарвчлахаар шийдэж үлээ. Гарангуутаа ёстой л хандсан зүг рүүгээс ажиллаж гарсан. Зорьсон чиглэл байгаагүй учраас өөр яах ч вүлээ. Хаяа нэг бороо тусалсан чимээ шүүгэн илт татарсан зуны шүн байлаа. Тэр үед би гинэтхэн л нэгэн бүгдхэн хашгирах мэт чимээ сонссон. Хамгийн түрүүнд эмэгтэй хүн тусламж хэрэгтэй болоод хашгирах гэж оролдлоо гэсэн төсөөлөл толгойд бууж эргэн төрнөө харсан. Үргэлжилсэн олон игнэ гаражнуудын цаах нуур хэн нэгэн хүн сарвалзаад өнгөрөх шиг хальт харагдсан. Ядаж байхад тэр хавь гэрэл муутай байсан болохоор би тодорхой сайн харж чадаагүй. Гэхдээ ямар тач цайвар хувцастай эмэгтэй хүн өөр нэгэнд чирэгдээд явчихлаа гэдгийг л ойлгож амжсан. Арай чи биш байгаа даа гэж төгссөн би хар хур дараалгүйсэн. Ашгүй азар гүйсэн минь үр дүнгээ өгч тун эвгүй байдалд орчихсан байсан нэгэн бүсгүйг аварч чадсан. Сандарч твдсэн төрхөн бүсгүй газарт суугаад салган жижирч байсан. Өгөөд намааг ирэхийг харсан үл танихэр цаашлан гүйж байлаа. Хохирогч бүсгүй гэж чамаах биш гэдгийг танингуудаа би шуудхан л хар зөнгөөрөө тэр холдож амжаагүйгаа туранхай эрийн хойноос байдаг хур дараагүйсэн. Өсвөр наснаасаа эхлэн спортоор хичээллэж байсны хэрэг чухам тэр үед л гарсан байх.
5 минут хүрэхтэй үгүйтэй хугацаанд турунхай залууг гудамжны гэрлийн яг доохон талд гүйцсэн. Манер намайг ямар ч эргэлзэх зүйлгүйгээр алхахыг оролдов бололтой хүнд төмрөөр савсан ч би бие татаж амжсан болохоор хальт шүргүүлээд л өнгөрсөн. Тэгтэл би тэр турунхай эрийг өнөөх бороотой өдөрч чиний араас дагаж байсан хүйтэн харцтай залуу мөн болохыг таньсан юм. Тэр чамайг тандаж, тэр чамайг өөрийнхөө хохирогчулах хур зэхэж байж. Түүнтэй ноцолдож байхад үүрч явсан жижиг цүнхэн задарч түүн дотроос өчнөөн олон гэрэл зургууд асгарсны ихэнх нь чиний зургууд болохыг харж амжсан. Дараа нь би түүнийг цогсон. Ямар ч хайр найргүйгээр нилээд хідэн удаа. Тэгээд нэг л мэдхэд туран хайр хөдөлгөө болчихсон байлаа. Тэр үед би түүнийг үгчгсэн гэдэгт үнэндээ итгээгүй. Ингээд л бүх зүйл өөрчлөгдөж дөнгөж өглөөхөн огт өөр ирээдүг төсөөлж байсан би гэдэг хүн торны цаанаас суух болов. Юм гэдэгс нь шүү. Цагдаа нар хэргийн газарт ирчихэд бас хажуугаар нь харж амжаагүй оройтсон, хэрэгт дурлсан хэсэг бусаг хүмүүс холгүйхэн хараа зогсож байсныг би харсан. Гэхдээ тэдэн дунд чамайг над руу гайхсан байртай ширтэн зогсож байх юм чинээ үнэндээ л санаагүй. Би тэр үед ямар тайч чамайг ямар ч асуудалгүй эсэн мэнд байгаа юм байна гэдгийг батнот мэдэж авсан да. Цагдаа нар надад зөхиулаад амиа алдсан турунхай эрийг хэд хэдэн эмэгтэй аминд хүрсэн, үүгээр дугдахгүй өөр зарим аллагууд хийхээр төлөвлөж байсан гэдгийг нотлох хангалттай баримт олсон ч миний хувьд бүх зүйл хуулийн дагуу болж өнгөрсөн юм. Хуулийн байгууллагын надад хэдий хүнд итгэлтэй хандаж байсан ч хууль бол хууль гэдгийг би хангалттай мэдрээд өнгөрсөн. Хаяг одоо Ганагийн суугтай хамт байна. Төрөөнөөс хойш орох гээл байсан бороо сад 50 асгарлаа. Надад энэ борооноос айх зүйл үнэндээ л байсангүй. Бороо орчлог. Харин би хаа хүртэл тэсгээ харах болно. Би сууж байх болно. Учир нь би энд ирж суух гэж их удаан хүлээсэн. Жаахан хүүхдээ борооноос хаацайлан тэрсэн нэгэн залуу хажуугаар гүйгээд өнгөрөв. Түүнийг орцсны өмнө яваад очиход араас нь эхнэр нь бололтой нэгэн бүсгүй хідэн тортой зүйлс хоёр гартаа хувааж барьсаар гүйцээд ирлээ. Тэр орц руугаа орохын өмнө түр саатав. Миний хар зөөрийн ирэхгүй бүсгүүдээр тогтлоо. Танилцарай, аятайхан царай. Жаахан өөрчлөгдсөн ч эрхэмсэг хэрнээ ялдамхан царай. Өнгөрсөн хэдэн жилүүдэд ганц ч удаа сураг ажгийг сонсож байгаагүй санаанаас минь огтхонч гараагүй тэр бүсгүй минь яг эндээ амьдарч л байгаа юм байж. Үнэндээ дурлжчихсан явсан хэрнээ нэрийг нь ч мэдэж амжаагүй явсан болохоор яаж ч сургалах вүлээ. Цэцэрлэгийн насны жаахан хүн бороон тоглох гэж зүтгэлээд харин аав ээж нь аивыг нь олоод гэртээ орчих санаатай хүүдээ даарч магадгүй тухай уурлаж харагдав. Тэдний нүд чаргалтайч. Би хормхон зур өөрийгөө энэ айлын өрхийн тэргүүнээр төсөөлөө дамжив. Хормхон зурт. Түүнтэй ханилж, түүнтэй хамт үүссэн газар амьдарч, түүний хажууд сэрж. Зогс. Тийм ээ, зогсох хэрэгтэй. Энэ бол болоогүй явдал. Бас болохгүй явдал. Төсөөлөл минь хачин их таалагдсан учраас хормхон зуураас илүү үргэлжилхийг хүссэнгүй ингээд зогсов. Бүсгэн харц гинэтхэн намайг олж хараад тогтлоо. Түүний царайнаас инээмсэглэн атага илс салхинд хийсчихүү гэлтэй замхраад одхон тэр. Алуурчин этгээдийг олж харсан нүд гэдгийг би төвггүйхэн тэнсэн ч үүнд юр гомдсонгүй. Дараа нь аз жаргалтай нэгэн гэр бүл орцсныхоо хаалгыг татаад явж орлоо. Бороо өмнөхөөсөө бүр илүү хүчтэйгээр шаагнан сутгав. Гэвч би дахиад жаахан гүрийхээр шийдлээ. Бороо сайхан байна. Зохиолч Цогтбаатрын Ууган баяр шөнийн гийчин номноос болоогүй явдал. Өгүүлгийг сонсдог болгон уншиж эвлүүлсэн Ганагийн сувг 2022 он.
Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.